За сайн байцгаана уу? Data Stories podcast-ийн дараагийн дугаартаа тавтаа морил. За энэ удаагийн дугаарт маань Мөнхбат маань оролцож байна. За тэрээр Монгол Улсын их сургуулийн компьютер network чиглэлээр төгссөн бөгөөд үүний дараагаар Unitel компанид ажиллаж агаад Австралийн Сидней хотод нүүж ирсэн. За Сиднейд AWS буюу Amazon компанид network development engineering-ээр 6 жил гаруй ажиллаж байгаа юм хүн байна. За ингээд өнөөдөр бид түүний яаж одоо AWS руу ажилд орсон. За тэгээд интервью ярьцлага ерөнхийдөө ямар хөө байдаг, AI engineering-ийн ажлыг яаж өөрчилж ийн гэх зэрэг олон сэдвийг хамрах болно. За Мөнхбат маань тэгвэл товчхон өөрийгөө танилцуулаач. За сайн байна уу? Намайг урьж оролцуулсанд баярлалаа Дона. Тэгээ намайг Мөнхбат гэдэг би одоо Австралийн 8 жил болж байна. Тэгээд Монгол Улсын их сургуулийн сүлжээний инженер чиглэлээр 2014 онд төгсөж ирсэн. Тэгээ эхнэр хүүхэдтэй Австралид амьдардаг одоо AWS тийм түрүүний хэлсэнчлээ одоо 7 дахь жилдээ ажиллаа явж байгаа. Тийм байна. За тэгвэл хамгийн ихний асуулт одоо эргээд ерөнхийдөө Монгол Улсын их сургууль сурж байхдаа тий яг тухайн үед ирээдүгөө яаж төсөөлж исэн бэ? Amazon гэсэн үг яг тэр үед байсан уу? За яг тэрний талаар ярих юм бол одоо нэлээд одоо сонинж гэх юм уу. Би болохоор их сургуульд орохдоо баг эхний 2 жил нь тийм нэлээд хайхрамжгүй байсан. Сургуулаа баг хаях төгссөн. Тэгээд 3 дахь жилээсээ мэрэгжилтэй дуртай дур сонирхол нь ингээд гарч ирээд тэрнээс хойш одоо компьютер сүлжээ гэдэг зүйлийг нэлээд гүн гүнзгий ойлгож эхлээд буцаад ингээд яг өөрийгөө замналтаа орж ирээд сүүлийн 2 жилдээ мэрэгжлийнхаа төвшөнд нэлээд сайжраад тухайн жилүүддээ одоо сүлжээний олимпиад, олон улсын тэмцээн, тиймэрхүү зүйлүүдэд хүч сориод нэлээд олон амжилт гаргаад ерөнхийдөө ингээд компьютерийн сүлжээ тэр филдэг юу юм бэ? Сүлжээний инженер гэж яг юу гэдгийг тэр талаар маш их олон зүйл сурч авч ирсэн. Тухайн үед одоо надаа нэлээд ойр байсан оюутан цагийн найзууд маань байна. Тэгээд багш маань байна. Тэр хүмүүсээс маш инфлюенс авч энэ мэрэгжилтэд нэлээд дуртай болсон. Анх бол би яг компьютерийн сүлжээ гэдэг зүйлийг бол юуч мэдэхгүй байсан. Тэгээд анх конкурс өгсөний ардаас хуваар авахдаа компьютер сүлжээч гэж мэдээгүй. Яг 9 сарын 1-ний сургууль дээр очиод за окей сүлжээ гэдэг зүйл юм байна. Тийм мэрэгжил юм байна л гэж бодож байсан. Тэгээд тухайн үед бол Amazon гэдэг зүйлийг бол ерөөсөй мэдэхгүй, Монголд баг сайн мэдэхгүй. Зүгээр retail салбар буюу amazon.com гэдэг нэг тийм одоо жижиг мэдээлэлтэй байсан. Монголд байхгүйсэн болохоор тийм л байсан. За тэгвэл анх мэрэгчлээ сонгоход нэг өөрөө мэдэхгүй сонгосон гэж штий. Гэхдээ яг конкурс өгтөө ямар чиглэлийн одоо хичээлүүд суурь хичээл сайн байсан болохоор ер нь энэ технологийн салбар руу хөрвж ороход чинь илүү тусалсан гэж боддог бай. Тухайн үед би ерөөхдөө яг конкурс өгтөө хажуугаар бас өөр тэтгэлгийн шалгалтууд бэлтжижсэн болохоор яг үндсэн бэлтжижсэн чиглэл маань болохоор яг математик 100% байсан. Тэгээд өөрөө бас англи хэл сонирхолтой байсан болохоор англиар өгч ирсэн. Дараханд яг сураад конкурс өгж явахд болохоор англи хэл болон математик гэсэн би 2 хичээлийг сонгож ирсэн. Тэгээд англи хэлээр дарахандаа 3 дугаар байран ч гэсэн математикаараа 40 чагсаад тэгээд хуваар авахтаа болохоор би математикаараа ороод компьютерийн техник хангамж гэсэн чиглэлийг Монгол Улсын их сургуулиас сонгож авч ирсэн. Тэгэхээр тухайн үед яг ингэ нөө мэрэгжлээ сонгоход болохоор тэр хуваарийн нэршил тэр мэрэгжлийн нэртэй бол ямар ч тийм одоо клүү өгөхгүй яг юу гэдгийг мэддэгдэхгүй тодорхойгүй ямар ч байсан нэг юм компьютерийн хардвер талдаа юм байна гэж сонгож ирсэн. Өөрөө нөгөө компьютер техникт сонирхолтой байсан учраас. За тэгвэл Unitel-д хамгийн анхны одоо карьерийнхаа гарааг эхлүүлсэн мэт тий. Яагаад ерөнхийдөө Unitel-д орсон бэ? За тэгээ Unitel 300 мянгаар одоо хэрэглэгчийн тий сүлжээг хариуцаад ажиллаж авах үед 20-од настай хүнд энэ яг ямар хөө байсан бэ? Яг хизээ би үүнийг яг чаддсан байна. Одоо би энэ ажилдаа маш сайн юм байна гэсэн анхны тэр мэдрэмж орж ирсэн бэ. Тий. За Unitel-д орохоос өмнө би сургуулаа төгсөөд нэг жил гарan уул уурхайн салбарт бас IT талдаа л ажиллаж исэн. Гэхдээ тухайн үед болохоор яг ажилд орсон чинь уул уурхайн салбар уналтанд орсон Монголд. Тэгээд ажил зогсон байдалд орсон хийх юмгүй болсон. Тэгээд яг нөгөө тухайн үед чинь
компьютерийн сүлжээ гэдэг зүйлийнхаа яг нөгөө дуртай зүйлээ олчихсан байсан. Тэгээ тэрийг хийхгүй байсан болохоор за би энэ чиглэлээр өөрийгөө гүнзгийрлэх ёстой байна гэд боломжууд хайж эхэлж исэн. Тухайн үед манай яг надад сурж исэн бас миний амьдаа нэг найз маань яг Unitel-д ажиллаж исэн. Тэгээд тухайн багийн менежер нь бас яг манай их сургуулийн багш байж таарсан. Тэгээд тэр хүмүүстэйгээ холбогдоод ерөөхдөө ярилцлаганд ороод MCS-ийн ярилцлага, асуудал шийдвэрлэх тест гэх мэт зүйлүүдээр орсоор байгаад тэгээд яг тэр ISP-д орж исэн. Тухайн үед яг үндсэн сүлжээний инженер буюу дата сүлжээг хариуцдаг. Тэгээд тухайн үед чинь Unitel болон Univision тухайн Монголын одоо интернетийн 50-60%-ыг одоо өрхийн интернетийн 50-60%, тэгээд мобайл интернет гэдэг бүх зүйлийг хариуцдаг тийм интернет сервис үзүүлэгч компани одоо үндсэн сүлжээг хариуцдаг байсан. Тэгээд тухайн үед болохоор маш мундаг инженерүүдтэй ажилладаг байсан. Тэдрээсээ маш их зүйл сурч ирсэн. Ерөнхийдөө тэндээс олж авсан мэдлэгнүүд маань ингээд маш энэ салбартаа маш хэрэгцээтэй тийм гүн сурыг тавьж өгсөн надаа ерөнхийдөө. Тэгэхээр ер нь бол суур бол нэлийн хүчтэй байсан байх нь шүү дээ чиний хувьд. Тэгээ сая хэллээ шүү дээ 10 жилдээ бас математикнаас гадна англи хэлтэй бас их сонирхолтой байсан гэд. Тэгэхээр хизээнээс ер нь гадагшаа явж өрнө сурыг, гадагшаа явж өрнө ажлыг гэж бодож исэн бэ. Тэр одоо төлөвлөгөөнөөсөө одоо ер нь ихэнхдээ хүмүүс нэг 10 жилээсээ юм уу те төлөвлөөд ингээ бас урт хугацаанд төлөвлөсний эцэст бас яг реалити болсон мэт шүү дээ те. Тэгэхээр Австралид ирсэн түүхээс оволцлоо. За тий. Ер нь тий Монголд ч ерөнхий боловсролын 5 дугаар ангиас англи хэл үздэг байсан. Тэгээд улсын сургууль сурдаг байхдаа 5 дугаар ангиас англи хэл үзэж исэн. Тухайн үед бас гадны суугууд их үздэг байсан. Тэгээ хилээ сайжруулад за ингээд гадаад хэл сураад гадагшаас сурах боломж байдаг юм байна. Тэгээд ахлах сургуультай болохоор би дархан руу турк сургууль руу шилжээд тэнцээ болохоор ингээд англи хэл турк хэлийг өдөр тутамдаа хэрэглээд хэлний мэдлэгээ сайжирч ирсэн. Ерөнхийдөө тэндээс за гадаад сурах хэрэгтэй байна. Гадаад сурыг. Манай ээж ч гэсэн намайг ерөнхийдөө гадагшаа их сургуульд тэтгэлгээр явах тийм юу хайх хэрэгтэй шүү гэд тийм зөвлөмж байнга өгдөг гэсэн. Тэгээ тэрний дагуу ерөнхийдөө гадагшаа явна. Гэтэ тухайн үед бол ерөөсөө Австрали гэж ерөөсөө төсөлж байгаагүй. Австрали руу явъя ч юм Австралийн сургууль сурах гэж бодож байна. Америк гэж бодож байсан баг тий. Тэгээ ерөнхийдөө тий яг нөгөө яг дийлэн хүмүүс л тэгж боддог гэсэн. Тэ US руу явж сурах хэрэгтэй юм байна. Тэнцэл хамаг гоё юмнууд болдгийм байна. Хамгийн мундаг сургуулиуд нь байдаг юм байна. Тийм л бодолтой байсан баг. Аюу төстэй санагдаж байна л да. Би зэндээ 10 жил тахтаа ер нь бол математик, англи хэлтэй сонирхолтойсэн. Тэгээд гадагшаа ер нь бол явж сурна гэж боддог гэсэн. Яг тэр үед бол яг Америк л гэж боддог гэсэн. Тэгээ ер нь бол сүүлд нь яг Австралид ирсэн. Тэгээ ингээ харахад бас зөв байсан болов гэж боддог. За тэгэхээр одоо хамгийн олон хүний мэдхийг хүсэж байгаа зүйл рүү орё. Тэгэхээр яаж одоо AWS Amazon-д ажилд орсон бэ? За анх ингээд за яг хэлвэл Австралид анх ирэх болсон шалтгаан гэхэлэр манай эхнэр бид хоёр ерөөдөө гадагшаа явахыг ингээд одоо судлаад ч юм те. Тэгээ манай эхнэр төрөлд Америк руу явж үзээд Америкийг судлаад ирээгээд эхлээд нэг удаа явж үзээд за Америк ерөнхийдөө бол гэр бүлийн хувьд бол яг тийм гоё таатай орчинтой биш юм шиг байна. За хоёулаа өөр судлыг тэгээд Австрали, Канадыг үзэж байгаа. За Австрали нэх боломж юм байна. Тухайн үед бас монголчууд маш ихээр ирж исэн. Тэр үеэс яг ингээ Австралиг судлаад яг ирсэн бит хоёрын анхны нөхцөл байдал болохоор манай эхнэр мастертаа сураад би яг цуг ирж исэн. Би болохоор одоо ч гэсэн сураагүй байгаа. Сургуульд угаасаа төлөвлөгөөгүй сурах. Анх эрэхтэй болохоор би AWS-ийг яаж олж мэдсэн бэ гэхлээр яг ажил Unitel-ээс би яг гарахынхаа өмнө ингээд сервисийн судалгаа хийж ирсэн гадагшаа вендорын. Тэгээ тухайн үед AWS-ийн Route 53 гэдэг DNS үйлчилгээ үзүүлдэг тийм сервисийг анх судалж агаад за нэг AWS гэдэг нэг юм public cloud service provider байдаг юм байна. За эдгээр ерөнхийдөө маш олон юм offering-тэй. Тэгээ дэлхийн ерөнхийдөө хамгийн том cloud service юм байна гэд тухайн үед мэдж агаад тэгээд анх болохоор Австралид шууд ирээд бол шууд AWS-т ажилд ороогүй. 9 сар ирээд 9 сарын дараанаас ажилд орсон ерхийдөө. Тэгээд тухайн үед болохоор ингээд
нааш эрэхтэй би ууланд их чадхаараа бэлтгэл хийсэн одоо юу гэдэг те Австралид байдаг юм технологийн бүх компаниудыг жагсаагаад гэдэг ч юм уу. Тэгээ бүх карьерийн вебсайт дээр нь аккаунт үүсгээд ингээ боломжит позишнуудыг хараад анхнаас нь ингээ Монгол тогтоо хүртэл ингээ аппликейшн явуулаад ингээ ярьцлага интервью процесстэй танилцгаад тэгж явж исэн. AWS-д орсон түүх болохоор надаа 2 тим ярьцлагын туршлага байна. Хамгийн анх болохоор дөнгөж ирээд 18 оны 12 сард ирж ирсэн. 19 оны 2 сард болохоор AWS-д анх нэг ярилцлаганд орохоор дуудагдаад эхний шатад 2 дугаар шат руу орж байгаа. Тэгээд 2 дугаар шатанда ерөөхдөө бол тэнцсэн. Тэр болохоор дата центрт ажилладаг нэг тим мэрэгжилтний позишн байсан. Гэхдээ тухайн үед болохоор тэр позишн дээр нь AWS Visa sponsorship өгөх боломжгүйгээд тийм байдлаар тэр юунаас татгалзаж ирсэн. Дараа нь болохоор тэгээд яг хөө тэр ихний ярьцлага орсон юу болохоор надад маш их одоо зүйлийг ойлгуулж ирсэн. Яг тэгэхээр ингээд Монголд болохоор бид нэг ажлын ярилцлаганд орохдоо яг миний хувьд болохоор ингээд нэг тийм амар бэлтгэлдэггүй зөвөр ингээд байгаагаараа очиод ингээд өөрийнхөө чадлаараа ингээд ярьцлагандаа одоо техникэл үзүүлэлтүүдэд үзүүлээд ингээд орчдөг ч гэх юм те. Тийм байдлаар хандж ирсэн аа би яг тэндээс маш их зүйл ойлгосон. Маш их бэлдэх ёстой юм байна. Компани судлах ёстой юм байна. Компани одоо culture-тэй их танилцах хэрэгтэй юм байна. Маш их зүйлүүд байдаг юм байна. Зүгээр нэг юм би ч одоо тэнцээ ингээд өөрийнхөө technical skill-ийг худалдаад ажилтан болоод цагаа өгөөд оронд нь мөнгө авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэхийн тулд би яг тэр компани яг яаж ажилтдаг, тэр хүмүүс нь ямар хүмүүс гэдэг тэрийг маш их судлах хэрэгтэй юм байна гэдэг. За ерөөхдөө тэр 2 сараас хойш ингээд за энэ компаниг ерөөсөө судлах хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээд AWS-ыг нэлээд судалж агаад өөрийгөө бэлтгээд technical skill-үүдээ стил ингээд up to date байлгаад хажуу одоо тухайн үеийн бас ингээд янз бүрийн ажил хийгээл явж байгаа шүү дээ. Амьдрахын тулд. Тэгээд тэрний хажуугаар ингээд өөрийгөө хөгжүүлж явж агаад LinkedIn дээр нэлээд түлхэцтэй одоо өөрчлөлтүүдийг гаргаж эхэлж ирсэн. Одоо манай бүхэн найз нэлээд хилдэгдээ ингээд нөгөө янз бүрийн хакууд байдаг те LinkedIn дээр. Тухайд би бүхэдд танилцаагүй байсан л да. Тэгтээ яг баг саг юмнууд ингээд интернетээс сурж ирсэн. Тэр хакуудаа хэрэглээд ингээд локейшнаа солиод гэдэг ч юм уу те ингээд байнгын 7 хоног ингээд юм дээр апдейт оруулаач гэдэг ч юм те. Тэгээ search дээр хамгийн түрүүнд relevant гарч ирдэг гэдэг. Тиймэрхүү байдлаар ингээд янз бүрийн юм үзэж хагаад 6 сард би нэг юм 3 өдрийн Technical Engineering Learning Series гэдэг AWS инженерүүд HR-уудын ингээд цуглуулсан мэрэгжилтнүүдэд 3 өдөр өөрсдийнхөө одоо ингээд үзүүлдэг сервис үйлчилгээнүүдийн техникэл үзүүлэлтийн талаас ингээд 3 өдөр сургалт явуулдаг. Тэгээд тэрний гол зорилго нь болохоор тэр дундаас хүн ажилд авах байхгүй. Ерөнхийдөө тэрэнд би 3 өдөр ороод 2 өдөр ийм hackathon маркийн зарчмаар явдаг. Тэгээд ийм 3 дахь өдөрт нь болохоор ийм 5 challenge байдаг, technical challenge. Одоо web browsing, web hacking гэдэг ч юм уу те, web browsing, одоо network fundamentals энэ төр чиглэлийн тийм асуудлууд шийдвэрлэх асуудлууд өгчдөг. Тэгээ тэн дээрээс нь болохоор би ингээ өөрөө хийж чадна гэсэн 3-ыг нь сонгож жагаад одоо тэр даалгавруудыг ингээ биелүүлснийхаа дараа CV-гээ өгөөд тэндээс ингээ ажлын ярилцлагын урилга авч ирсэн. Тэгээд тэндээсээ үргэлжлүүлээд 2-7 хоногийн дараа одоо on-site interview-д ороод тэгээд яг тод санжин л да яг би яг тухайд бас яг ингээ нөгөө гэр нүүжсэн байхгүй. Хотын төвийн хажууханд амьдардаг байж байгаа яг одоо амьдарч байгаа дөрөв рүүгээ нүүжсэн. Тэгээд тэр үед яг нүүчээд 2 хоногийн дараа би яг HR-аас дуудлага ирэхээр наваад сонсч ирсэн. Тэгээд маш их баярлж ирсэн. Яг AWS та ингээ тэнцчлээ. Та манай багт ажилд орох уу гэд. Тэр юмуд бас их сонирхолтой юмуд болсон тухай үед бас. Аягүй сонирхолтой сонсогч ин тэгээд яг одоо аягүй тийм зоригтой алхам авсан мэт тэгээд өөрөө очиж тэр хакатонд оролцоод яг одоо яг тухайн үед шууд сууж аваад одоо кодинг хийгээд тэр асуудлуудыг problem solving хийгээд өөрийнх нь яг жинхэнэ скиллийг шууд delivery яг тухайн үед нь шууд харуулад тэгээд hiring system-д нь орсон гэдэг чинь аягүй нэгдүгээр зоригтой тэгээд хоёрдугаар тэр нэг мэдээллийг аягүй хэрэгтэй үед нь зөв мэдээллийг зөв газраас нь авчихсан мэт тэгээд тэгэхээр тэгээд дээрээс нь одоо австралид ажиллаж байгаа ихэнх хүмүүсийн одоо тохиолдолд юу байдаг гэхээр мастерт сурчаа тий мастер сураад тухайн одоо салбартаа бас нэг тодорхой хэмжээнд бас нэг ингээд сурал
суралцчаа тэгээд тухайн одоо салбар руу авс ингээ хөрвж байгаа шиг харагдчих байдаг. Тэгэхээр өөрөө ч хувьд болохоор шууд одоо Монгол дахь ажлын туршлагатайгаа шууд энд ирээл ажил хайж эхэлсэн мэт дээ. Яг тэр 9 сар зарцуулсан ер нь бол миний бас ингээ харж байгаагаар тий одоо сүүлийн 4-5 жил одоо монголчуудтайгаа ажиллаад карьер коучинг хийгээд Австрали бас нэг ажилд ороход нь бас зөвлөмж коучинг хийгээд явж хахад ингээ харж байгаа нэг дунджаар угаасаа ер нь бол нэг яг 9 сар болж байгаа байхгүй юу тий 9 сар зарим тохиолдолд урт байна тэрнээс урт байна зарим тохиолдолд арай бас богино байна яг ямар салбарт ямар төрлийн ажил хайж гинэ гэдгээс бас шалтгаална дээрээс нь тухайн хүн өөрөө хэр актив байсан мэдээ өөрөө хэр их одоо юмныхын төлөө араас нь явсан мэдээс ер нь шалтгаалж байгаа. Тэгэхээр 9 сар гэдэг бол яалтчгүй яг ингээ нормал хугацаа бол надад сонсогч байна. Гэтэ яг энэ хугацаанд өөрөө чинь суралцсан тий одоо сая ярьлаа шүү дээ тэр хакуд байдгаа гэд хамгийн хэрэгтэй одоо хоёр зөвлөгөө ингээд өгөөч тэр смодын технологийн салбарт ингээд ажил хайж байгаа залууст хамгийн хэрэгтэй хоёр зөвлөгөө өгөөч гэх юм бол ямар зөвлөгөө өгөө. Тэгээд тэр тухайн үед бол бас ингээд аюу цөөхөн монголчууд байсан баг. Тэр смодо технологийн салбарт ажилладаг энэ талаар ингэдэг шүү тэгдэг шүүгээ бас хэлж хүмүүс бас цөөхөн байсан баг тий. Тий тэрний талаар ярих гэх юм бол одоо LinkedIn дээр хамгийн түрүүнд миний хийж ирсэн өөрчлөлт гэх юм бол тухайд бол Монголд бол яг LinkedIn-ийг бол ашигладаг байсан шүү дээ. Тий. Дийлэнхтэй бол ерөөхдөө ашигладаг. Одоо нэлээд ашигладаг болсон баг. Тухайд болохоор би LinkedIn дээр профайл үүсгээд яг ингээд ажлын туршлага дээр юу бичдэг ингээд хүмүүсийн профайл руу орж үзээд ингээд маш их зүйл сурж ирсэн. Гэхдээ тэндээс хамгийн түрүүлж хийсэн миний хамгийн зөв алхам гэж боддог зүйл болохоор нааша ирэхээс өмнө би локейшн одоо Сиднейгээс сольсон байхгүй. Тэр л хамгийн зөв байсан. Яг ингээд Сиднейгээс сольсны ардаас л ингээд шууд контрактын ажил ч юм уу те. Ингээд ажлын байрны саналуд байна гэдэг ингээд шууд рекрутерт холбогдоод эхэлдэг. Тэр л хамгийн зөв байсан. Ингээд шууд би Монголд байхдаа Австралид байгаа юм шиг ингээд job market дээр өрсөлдөд үзчихэж байгаа гэсэн үг байхгүй. Яг интервьюд орохгүй ч юм эсвэл 2 дугаар шат руу явахгүй ч болно те. Эхний ээлжинд шууд HR-тайгаа phone screen хийж болж гин эсвэл technical phone screen хийж болж гин. Тэдрийг ингээд Монголоос хийгээд үзчихэж байгаа. Тэр нь хамгийн чухал. Нэг зүйл нь болохоор нөгөө HR-ууд чинь ингээд хүн хайр авахдаа мэдээж visa sponsorship бол одоо хамгийн сүүлийн асуудал шүү дээ те. Тэгэхээр яг одоо тэр хүмүүс чи энэ байгаа локейшнда байгаа ажиллах хэрэгтэй тэр хүмүүсээ консидер хийх ёстой улсынхаа тухайн улсынхаа одоо хөдөлмөрийн хуулийн дагуу тэгээд тэрнийхээ дагуу ингээд яг тэнд байгаа хүмүүс рүү ингээд LinkedIn-ийг ашиглаж холбогдохын тулд нөгөө LinkedIn-ийн локейшнийг солилцсон хүмүүст маш давуу талтай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр би яг шууд ирэхээс өмнө Сиднейгээс солилцсон. Тэгээд тэрнээс хойш ингээд урилгууд ч юм уу ингээд интервью, ийм position байна. Үзхөө сонирхооч яаж гэдэг ч юм. Тийм байдлаар ингээд reach out-ууд бол маш хэрж ирсэн. Тэгэл тэр л одоо миний хамгийн ихний одоо маш зөв юм өөрчлөлтүүд гарч ирсэн LinkedIn дээрээс. Тэрний ардаас гэх юм бол одоо нөгөө профайл дээрээ ингээд 7 хоног болго ингээд edit хийдэг гэсэн. Одоо experience дээрээ ингээд try хийж үзээд байгаа байхгүй. Жишээлбэл одоо ингээд өмнөх хийжсэн туршлага, project нэг өгүүлбэрийг би одоо 4-5 янзаар бичиж үзээд өдөр болгон сейвлээд search дээр яаж гарч ирэх нь үү тэдрийг ингээ багсагаар үзчихсэн анх. Тэгээд нэг тийм амар тухайн үед тэгж амар өөрчлөлт харагдаагүй л дээ. Ягаад тэгэхээр би өөрөө нөгөө хүний нөөцийн одоо өнцгөөс харж байгаагүй юм шиг арай өөр өнцгөөс харж исэн. Техникэл өнцгөөс одоо search хийжсэн болохоор арай өөр исэн байж магадгүй. Гэтэ яг хөө ингээд тэд нар чинь ингээд профайлыг ингээд байнгын ингээд consistently update хийгээд байна гэдэг чинь тэр хүн өөрөө одоо HR ч юм уу те эсвэл technical manager хүнд болохоор за энэ хүн яг өөрийгөө ингээд up to date байлгадаг юм байна. Ингээд consistently өөрийгөө ингээд шинжилж хийдэг, профайлд ингээд анхаарал тавьдаг, consistency л харагдж байна л гэж тэр байдлаар л харж ирсэн баг. Бас үнэхээр бас мэдмээр зүйлүүдээс хуваалтлаа, баярлалаа. За тэгвэл яг энэ нөгөө нэг Австралид ирээд ажил хайж авах хугацаанд хамгийн хэцүү одоо мөч хизээ байсан мэ? Ер нь нэг тийм шантрах үе байсан уу? Тэгээд хэрвээ байсан бол тэр үеэс яаж ингэж буцаж одоо bounce back хийжсэн бэ? Яг одоо ингэ бодох нэ яг ингээд анх Австралид ирж исэн үе маань айгу гоё байсан. Их юм маш ингээд хийж үзэж байгаагүй зүйлүүдээ хийж үзэж исэн. Тэгээд хамгийн инээдтэй зүйл нэг юм бол ингээд юу ч бодлогоогоор өдөрт ингээд 20 ажлын аппликейшнд бүгэлчээд
бүгднгээс нь хариу ирнэ гэж тэгж хүлээж исэн тийм сайхан одоо инээдтэй ч юм уу өөртөө хит итгэлтэй ч юм уу тийм оптимистик тиймэрхүү юунууд байсан. Тэгээд бүгднгээс нь auto rejection ирж исэн л да. Тэгээд тухайн үед чи ингээл маш их зүйл сурж байгаа байхгүй. Яг хоо зарим нэг тохиолдолд ингээд мэдээж ингээд за энэ бүр үнэхээр надад ингээд миний хиймээр байгаа зүйлийг ингээд тайлбарлаа бичсэн ажлын байр байна ч гэдэг ч юм уу те. За би энэ рүү л орчмоор байна. Эсвэл одоо ингээд за энэ компани надад бүр үнэхээр таалагдж байна гэд. Тиймэрхүү зүйлээс ингээд auto rejection ирэхэд бол жоохон гонигтай ч юм уу те. Тийм сэтгэлд нөлөөсөн тиймэрхүү үед бол байсан. Гэхдээ яг шууд ингээд намайг одоо чи бол бүтэхгүй яа ч гэдэг ч юм уу. Эсвэл чи үнэхээр хангалтгүй байна энэ зах зээл дээр ч гэдэг ч юм уу. Тийм байдлаар бол надад нэг тэгж амар нөлөөлж байгаагүй. Надад бас нэг жоохон давуу тал байсан гэх юм бол би нөгөө сургуулаа төгсөөд уул уурхай салбарт ажиллаж байхдаа яг Австрал менежертэйсэн байхгүй юу? За тэр нь болохоор яг тэр хүнтэй би ингээд өдөр тутмын байнга ярьдаг байсан. Тэгээ тэр нь миний одоо Australian English-ийг маш их одоо next level руу оруулж өгсөн. За тэгээд энэ ч ирээд би шууд ингээд одоо HR-уудтай шууд ярихаар ч юм уу те. Эсвэл ингээд компани дээр шууд очиод ингээд уулзахаар чиний одоо ингээд Australian English айгу гүйд сонсогдож байна. Чи ингээд айгу удаан байцсан хүмүүстэй ер нь нэлийн төхөө сонсогдож байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар фидбэкүүд болохоор ингээд намайг өөрөөдөө цаашаа ингээд урагшлах тийм урмыг ол өгч ирсэн. Тэгээд тиймэрхүү зүйлүүд дээрээс л одоо өөрийгөө одоо сэтгэлийн хүчээр давна штэ гэдэг шиг тэгэл цаашаа ингээд одоо өдөрт эхлээд анх болохоор жоохон бодлогогүй ингээд 20 анги гэд бүгэлждэг ч юм уу те. Тэр ерөөдөө зарим нэг боломжийг ингээ хааж лээсэн баг. Гэхдээ яг хуу цаашдаа ингээд олон зүйл сурахад зах зээл нь том учраас ингээд цаана өчнөө бол ажлын байрууд байгаа учраас ингээд ингээ 20 ч юм ингээ өдөртөө үзээд ингээд туршлагажаад боломжоо алдаад яг хуу ингээд боломжийг олж үзээд за болохгүй юм байна. За next гэд ингээд дараагийн халах руугаа хортон яваад байсан. Тийм. Ерөөдөө тийм л байсан ер. За тэгвэл Монгол инженерингийн хувьд одоо big tech-т ороход ганц л зүйл хамгийн чухал гэвэл яг юу гэж хэлэх вэ? За яг одоо би чинь одоо Австралид болохоор яг юм корпорат орчинд болохоор AWS өөр компанид ажиллаж үзээгүй. Бусад компани соёлыг яг Australian компани соёлыг сайн мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ AWS-ийн өнцгөөс хараад хэлэх юм бол яг энэ global компани одоо дэлхийн төв болгонд л салбарууд нь байна, офисууд нь байна. Одоо жишээлбэл би Австралийнхаа офис дээр бараг л бүхэл улсын иргэнтэй хамтарч ажиллаж байна те. Манай офис дээр ч байна, эсвэл би өөр сайтаас ч ажиллаж байна. За тэр дундаас хамгийн нэг чухал зүйл болохоор одоо яг тодорхой юм technical инженеруудын хувьд хэлж байгаа. Тэр зүйл нь болохоор бид нар хитрхи solution-д анхаарал өгдөг байхгүй. Одоо менежертэй ч юм уу захиралтайгаа ингээд би нэг юм дээр ингээд discussion хийгээд нөлөөлөх гэдэг шүү дээ, шийдвэр гаргахад нь. Тэр зүйл дээр болохоор technical хүмүүс хитрхи ингээд technical байна. За би энэ дата базыг ингэж ашиглаад ч гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд энийг ингэж оруулаад ингэж болгоод яг үндэ тэд нар болохоор тэр менежер эсвэл тэр захиралд бол үнэхээр ямарч бадгүй. Зөв гол нь тэр хүмүүсийн хамаг хэрэгтэй зүйл нь ямар үр дүн гаргах гээд байгаа. Тэр үр дүн нь Amazon-ы хувьд хэрэглэгчд яг ямар давуу талтай. Бүх зүйл, бүх conversation, бүх solution-ы үндэс нь хэрэглэгч байдаг. Amazon-ы хувьд. Тэгээд хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэж байгаагасаа бид нар зөв рүүгээ явж байна гэж үздэг. Бүх шийдвэр дээр өдөр тутмын бүх одоо жижигч бай, хоёр инженерийн хооронд ч бай, инженер менежерийн хооронд ч бай. Тэгэхээр тэр үе дээр ингээд ярихад бид нар яг ямар үр дүн авах гээд байгаагаа л бид нар маш зөв ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй шууд ингээд нөгөө solution-аас эхлэхээр бид нар буруу зам руу авчдаг. Amazon-ы хамгийн хэрэгтэй хоёр тийм одоо механизм гэх юм те. Хэрэглэгчийн проблемаас эхлээд хоошоо алхаж бид нар нөгөө solution build хийдэг гэсэн. Working backwards from the customer гэдэг. Тэр зүйлүүдийг бид нар одоо Монгол инженерүүд маш сайн ойлгочих юм бол бусад бол technical skill одоо за language barrier бол өнгөрсөн тэрийг тэгээд одоо хүн өөрийнхөө нөхцөл байдлаасаа болоод ингээд сураад сайжруулад явах боломжтой. Тэрэн дээр л ярих юм байхгүй. Technical төвшөнд бол Монгол инженеруудын миний нэг хэлмээр байгаа зүйл би яг Монголд ингээд Unitel-д ажиллаж байхдаа би энчээ
AWS-ийн баг ингээд 4-5 хүний ажлыг одоо цуг хийдэг байсан гэж баг хэлэхэд болохоо зов байхгүй. Ягаад гэвэл би ингээд дата центр дээр ингээд хэрэглэгчийн системүүдийг нэвтрүүлэхийн тулд би өөрөө тэр одоо physical hardware төхөөрөмжүүдийг өөрөө авчирна. Тэр дата центрийнхаа өрөөнд ингээд том юм юундаа ухсран, кабелаа хийн, тохиргоог нь хийн, өөрийнхөө систем руугаа интеграц хийн. Тэгээд одоо шинэ хэрэглэгчтэй тэр шинэ зориулгыг оруулах гэдэг ч юм те. Тэгээд бодохоор одоо ингээд Amazon-д болохоор тэр ажлуудыг чи ингээд яг бүх ажлыг нь хийдэг юм тустай хүмүүс байгаа байхгүй. Тэгээд тэр олон зүйлийг ингээд хийж үзснээрээ миний technical skill гэдэг ч юм уу ингээд би одоо өөрийнхөө network development engineering өнцгөөс хараад бусад хүмүүстэй ингээд хамтарч ажиллахдаа би тэр хүний хийх ёстой зүйлийг мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр би тэр хүнээс юу шаардаж болох уу эсвэл яаж хамтарч ажиллаж болох вэ гэдгийг аягуулсаа ойлгочихж байгаа. Тэгээд тэр бол маш том даваа тал Монгол инженеруудын одоо all rounder гэж хэлж болохоор байгаа байхгүй. Тэ одоо бүхэл зүйлийг хийгээд үзчихсэн. Technical төвшөндөө ингээд маш олон зүйлийг ингээд туршаад хийгээд үзсэн. Тэр скил бол үнэхээр асуудал байхгүй Монгол инженеруудын хувьд. Тэгээд саяны хэлсэлчлэн тэр яг ямар үр дүн авах гээд байгаа. Тэрийг л маш сайн одоо захиралдаа ойлгуулад тэрийг бид нэр захирлаараа бай хийлгэж чадах юм бол за окей наа чин таалагдж байна чи наатаа хийгээд ингээд шийдвэр өгч штэ. Тэр үр дүн рүү яаж хүрэх нь бол зүгээр л техникэл асуудал зүгээр л инженеруудын асуудал байхгүй. 2-3 инженертайгаа нийлж за ийм хиймээрээ нэг ингээд хийчихье. Хамтараад ажиллах гээл тэгэл болоо. Захирлаасаа би approval-ыг авчихсан. Одоо 2 инженер хэрэгтэй гэдэг юм бол за окей би чад 2 инженер чинь цагийг гаргаад өгье гээл. Тэрнээс бид нар ингээд би нэг ийм систем хийгээд энийгээр ингээд явмаар байна гэдэг тэнгууд нөгөө захирал менежерийн чинь тэднэрт яг юу хийх гэдэг нь ойлгомжгүй яг ямар асуудал шийдэх гэдэг нь тодорхойгүй. Тэгэхээр бид нар нөгөө асуудлаасаа хамгийн түрүүлж эхлээд тэгж л явах хэрэгтэй. Тэр хамгийн чухал. Яг санаа нийлж ийн нөгөө хэрхэн хийх вэ буюу тэг how to гэдгийг одоо тайлбарлаж хэлэхээс гадна хийхдээ одоо яг захирлууд менежерүүд ихэнх тохиолдолд яг non technical хүмүүс байх магадлал байдаг шүү. Тэгэхээр тэр хүмүүсийн өнцгөөс харж байгаа өнцгөө өөрчлөх ямар өнцгөөс гэхээр тэр ямар асуудал шийдэх гээд байгаа гэдгийг л аюу тодорхой. Тэгээ problem solving яг тодорхой тэр өнцгөөс нь тэр хүмүүст илүү ойлгомжтой энгийн маягаар нөгөө тайлбарлаж сурах тэр л одоо дээрээс нь ямар одоо бизнесийн яг ямар асуудал шийдээд байгаа юм бэ гэдгийг өөрөө аюу зүг ойлгож чинь тэр бизнес understanding acumen бэжж тэр цаан чинь одоо тэр шийдвэрт илүү нөлөөлөхтэй тэгээд цаашлаад илүү одоо яг юм менежмент тал руугаа өөрөө хөрвөө гэх юм бол яг энэ бол нөгөө нэг soft skill болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол яалтчгүй маш одоо чухал ур чадвар гэдэгтэй бол санаа нийлж байна. За тэгвэл одоо тэгэхээр илүү одоо нөгөө нэг өдөр тутмын ажил руу ороод асуувал network development engineering гэдэг одоо энэ ролыг энгийнээр тайлбарлавал яг одоо юу гэдэг вэ өдөр тутмын ажилдаа? За network development engineer гэхлээр одоо нэг талаасаа зүгээр ингээд нэрийг унших юм бол нэг талаасаа network engineer ч юм шиг эсвэл нэг developer ч юм шиг тэг сонсогч байгаа. Яг тэр бол яг тэгээд баг ойлгочих баг болох үз. Гэхдээ яг ингээд харахаар бид нар нэлээд олон зүйлийг хийдэг. Яг бид нар болохоор яг ингээд сүлжээний инженер болж ш. Сүлжээний инженер юу хийдэг вэ гэхлээр ингээд сүлжээний одоо дизайн гарган, сүлжээний төхөөрөмж рүү орно, configuration хийн, тохиргоо хийн, ингээд сүлжээгийн хариуцлага авчдаг тий. Бид нар болохоор яг тэрийг хийдэггүй. Бидний яг сүүлийн одоо 2-3 жилийн фокуслж байгаа area болохоор автоматжуулалт. Тэгээд тэрэн дээрээс одоо автомашины software solution хөгжүүлэлт. За тиймэрхүү зүйлүүд. Үндсэн ингээд ажлынхаа перцентлэх юм бол за нэг 10-20% нь л яг үндсэн сүлжээний инженерийн ажлууд гарч ирдэг. Тухайн үед л бид нар яг ингээд нөгөө төхөөрөмж руугаа ороод тохиргоотой танилцаал тий. Policy хэрэгжүүлэх үү, юу хийх үү гэдэг. Тухайн сүлжээний асуудлуудыг яаж шийдэх вэ? Тиймэрхүү асуудлууд орж ирдэг. За үндсэн одоогийн хийж байгаа асуудлуудын ажлуудын хамгийн том одоо AI-тай холбогдох юм уу тиймэрхүү зүйлүүд гэх юм бол бид нэр ингээд автомашин дээр суурилсан одоо сүлжээн дээр ямар нэгэн асуудал гарахад тэрийг бид нэр ингээд инженергүй эсвэл хөнгүүгээр шийдэх тийм автомашины солиушнуудыг хэрэгжилж идэг гэсэн. Миний
одоо ажиллаж байгаа багийн сүлжээ гэхэд бол ингээд дэлхийд дээр одоо 10,000 device тач юм уу тий. Тэгээ тэр 10,000 device дээр ингээд hardware проблемууд гарах давтамжийг бид нэр ингээд магадлалаар тоодож үзэх юм бол тэр бол асар өндөр тоо гарч ирж штэ. Тэгээ тэр болгон дээр бид нэр ингээд нэг жижигхэн асуудал гарч ирэхэд инженер ингээд очиод ч юм уу эсвэл ингээд remote-оор ингээд шалгаад тэр асуудал болгоныг ингээд инженер шийднэ гэх юм бол тэр бол хизээч sustainable байж чадахгүй. Тэгэхээр бидний хийж байгаа энэ automation гэдэг нь болохоор за сүлжээний хаач байсан нэг юм асуудал гарахад тэрийг ямар нэгэн инженергүүгээр recover хийх team solution-уудыг бид нар хийж идэг. За тэгээд манай network development engineering багуудын хажууд болохоор software системийн багууд байж идэг бас. Тэд нар нь болохоор биднэрт яаж тусалдаг вэ гэхлээр бидний тэр automation тэр recover хийх гээд байгаа solution системүүд тэр framework-уудыг хөгжүүлж хийдэг жинхэнэ систем software engineer гэдэг. Эсвэл одоо мониторинг ч юм уу тийм менежмент ч гэдэг юм. Тим системүүдийг хөгжүүлж идэг. За тэд нар болохоор тэр framework-ийг хийгээд төгсөлөр ингээд тэр framework дээр нь манай network development engineer-үүд маань ажиллаад юмаа хөгжүүлээд ингээд тэрийг өөрсдийнхөө хариуцдаг сүлжээн дээр нэвтрүүлээд ингээд одоо хамгийн үндсэн одоо чухал goal нь болохоор availability. Сүлжээ унтсан байвал бүх зүйл болохгүй. Юу ч болохгүй тий. Тэгээд сүлжээл 100% availability-тэй байх хэрэгтэй. Бүх зүйл явах хэрэгтэй юмараа явж явах хэрэгтэй гэдэг. Тэгээд яг бидний хамгийн үндсэн хийдэг хариуцдаг зүйлүүд болохоор яг тэр. Тэгээд сүүлийн үед болохоор GNA их гарч ирсэн. Тэрнээс хойш ерөөхдөө automation solution-уудын одоо энэ хөгжих явц нэлээд хурцчихсан. Яг тэгэхээр манай network development engineer-үүд маань GNA ашиглаад одоо кодын өөрчлөлтүүдийг ингээд маш хурдцтайгаар хийдэг болсон. Жишээлбэл одоо 7 хоногт нэг код push хийгээд change бид нэр ингээд тестэлдэг байсан бол 7 хоногт ингээд 5 change хийгээд тэрийг шууд ингээд дараагийн өдрүүдэд нь тестлээд ингээд явдаг. Тэгэхээр ингээд манай автомашнууд ингээд хөгжих тэр хурд нь GNA-тэй холбоотой ингээд маш хурдан сайжирч байгаа. За тэгвэл яг тэрнтэй холбогдуулаад дараагийн асуултыг асууя. Network engineering тэгвэл заавал кодинг хийх хэрэгтэй юу? Python сурах бол ирээдүгөө ер нь юу гэж бодож байна? Одоо энэ AI болон automation ирээдүйтэй холбогдолтой асуудал. За яг одоо 100% хэрэгтэй гэхэд бол жоохон буруу гэж магадгүй. Яа тэгэхээр ихэвчлэн одоо enterprise төвшөнд ингээд network engineer-үүд болохоор яг л network-аар хариуцдаг. Тэднэрт бол нэг тийм код бичиж авах шаардлага байдаггүй. Ингээд enterprise компани сүлжээ ингээд томрох тусамж гэдэг ч юм эсвэл одоо дэлхийд дээр олон сайттай болдог ч гэдэг ч юм уу тий. Одоо жишээлбэл ингээд Westpac гэдэг энэ нэг банкын жишээгээр ярих юм бол Westpac маань Австралидаа үйлчлэг үзүүлдэг. Гэхдээ тэд нар маань бас одоо Сингапур салбартай ч гэдэг ч юм уу тий. Тэгээд тэнцээ техникийн ажилчид байхгүй ч гэсэн ийм hardware presence байгаа. Тэгэхээр тэнцээ сүлжээний юм уу софтверийн одоо юу гэдэг resource-ууд байгаа. Тэдрийг ингээд manage хийхин тулд тэр network engineer-үүд чинь хангалттай болчих жоохоо. Яг тэгэхээр network engineer очиж чадахгүй ч гэдэг ч юм уу ингээд remote-оор холбогдоод юмнуудаа хийж чадахгүй. Тэнгүүд тэр хүмүүст болохоор ингээд томроод ирэх тусам сүлжээ томроод ирэх тусам нөгөө бид нарт ингээд бүх зүйлийг инженер хийхгүйгээр автоматжуулах шаардлагатай болчих жоох. Нөгөө үр бүтээмжийг дэвшлэх. Тэр үед болохоор ингээд нөгөө network automation, Ansible, Python гэдэг ерөөдөө ихэвчлэн манайх бас Python их дийлэгт нь ашигладаг. Тиймэрхүү нөхцөл байдалд бол яалтч бид нар код бичих хэрэгтэй. Зүгээр ингээд нэг юм байгууллагын сүлжээг хариуцдаг ч юм уу те. Consumer талаас сүлжээ хэрэгэлдэг. Тийм байгууллагуудад бол заавал тийм код бичихгүй шаардлага байхгүй. Гэхдээ хэм идэвхтэй ингээд компани хөрөгчийн хэрээр ч юм уу ингээд cloud-тай холбогдох шаардлагатай болох юм бол мэдээж ингээд сүлжээ бол динамик болж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд яг тухайн үед чинь автоматжуулалт маш их хэрэгтэй. Асуудал гарлаа 24 цаг инженер тэнд байх шаардлага болчихж байгаа байхгүй. Automation ордер гэх. За тэгвэл 5 жилийн дараа яг ямар ур чадвар байх вэ? Cloud engineering байх юм бол хоцрох вэ? За одоо яг наадах юм болохоор би яг өдөр тутмын ажилдаа яг одоо яг ингээ гаргах гал ингээ үзэж таарж байгаа гэж хэлэх юм уу те одоо би бол одоо ингээ ажил дээр ингээ өдөр тутмдаа ингээ
нэг юм AI assistant-тэй болсон. Тэрнтэйгээ ингээ өдөр тутамдаа ингээ conversation хийж чинь те эсвэл одоо ингээд тэндээс ингээд хараад байхад хамгийн чухал skill одоо яг юу юм уу да одоо юу хайгаад байгаа эсвэл юу хийх гээд байгаа маш зөв товчхон тайлбарлах хэрэгтэй юм уу? Яа тэгэхээр одоо ингээд AI хөгжихийн хэрээр бас ингээ AI юм одоо сайн хөгжихгүй байгаа талууд бас байгаа байхгүй скиллүүд. Тэгэхээр ямар нэг юм асуухлаар Jane AI маань ингээд hallucination хийгээд гэдэг ч юм уу эсвэл ингээд хэтэрхий контекст өгснөөс болоод тэн дээр ингээд over consumption явагдаад бидэрт юм хэрэггүй ч гэдэг ч юм уу те яг юм хэрэгтэй биш мэдээллүүдээр бид ингээ хангаад байдаг. Тэгэхээр тэр яг ингээ өөртөө яг хэрэгтэй мэдээллээ Jane AI-аас зөв авч чадсан хүн л одоо 5 жилийн дараа гэх юм уу те тэр хүмүүсийн өр бүтээл бол бусад хүмүүсийнхаасаа бол double triple одоо хэд байдгийг 10 нугддаг ч юм уу те тийм төвшөнд ирсэн байх бах. Тэгэхээр тухайн одоо 5-10 жилийн дараа гэхэд яг юу хийх гээд байгааг сайн мэддэг. Тэгээ мэдээлэл дээр өөрт байгаа мэдээлэл дээр ресурстойгоо зөв ажиллаж чаддаг тийм л чадвар хэрэгтэй болов гэж бодож байна. За тэгвэл одоо хоёлаа ярьцлага цаашаа Монголд байгаа одоо инженерүүд рүүгээ чиглүүлээ гэх юм бол хэрвээ Монгол network engineering system инженерээр ажиллаж байгаа хүн AWS руу орохыг хүсвэл яг энэ 7 хоногоос юу хийх вэ? За 6 сарын road map өгөөч гэх юм бол юу гэж хэлэх вэ? За Монголд байгаа инженерүүдтэй гадны компанид ажилд ороход нь одоо гайд болох тийм 6 сарын төлөвлөгөө ч юм уу тиймэрхүү зүйл гэж бодох юм бол хамгийн түрүүнд мэдээж тухайн одоо улсад ямар платформыг төлөв ашиглаж байна. Тэр платформ дээр өөрийнхөө presence-ийг гаргаж ирээд тэрийг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тэр нь одоо LinkedIn байдгсан уу, Seek байна уу эсвэл одоо өөр тийм job finder ч гэдэг ч юм уу тиймэрхүү вебсайтууд байна уу. Тэднэр дээр өөрсдийнхөө presence-ийг үүсгэн яаж ашиглах уу, яаж сурах уу, тэдний ашиг сурах хэрэгтэй байх. Нөгөөтэйгүр ажлын харилцаанд шууд бэлдэж эхлэх хэрэгтэй баг. Тэр нь болохоор юу вэ гэхээр одоо бидний үед ч юм болохоор ингээд интернет дээр бол ресурс аягүй их байна шүү дээ тий. Одоо тэр компани тэр ажлын байран дээр ингээд ярилцлаганд орсон чи ийм асуултууд ирсэн гэдэг ч юм. YouTube-ээр бол тийм ревюуд бол одоо маш их байгаа шүү дээ боломжтой болсон одоо. За тэдрийг мэдээж үзээд ингээ өөртөө practice хийх хэрэгтэй болов. Тэгээд practice хийн гэдэг нь зүгээр нэг юм дагаад ч гэдэг ч юм уу тийм биш. Одоо ингээ техникийн хүмүүс чинь нэг reverse engineering гэж нэг юм байдаг шүү дээ. Яг тэрэн шиг одоо за хэрвээ энэ хүн надаас ингэж асуувал би юу гэж хэлэх вэ гэдэг ч юм уу. Ингээд тухайн ингээд бичлэг дээр гарч ирсэн асуултыг бид нэр ингээд цааш нэг ургуулсан сэтгэн бодоод өөрийнхөө technical depth-ийг ингээд хэмжих гээд байгаа шүү дээ тий. Тэр яг ингээд ярилцлаганд орж байгаа юм шиг байдлаар ингээд тэр байдлаараа бид нэр хэдий чинээ ингээд нөгөө сайн төсөөлж чадна. Тэрний ингээд бодит experience юм шиг биднэрт илүү хэрэг болох байх. 3 дугаар гэх юм бол тэгээд мэдээж хэл байх. Англи хэл байдаг гэсэн үү, франц хэл байдаг гэсэн үү, герман байдаг гэсэн үү. Тэр хэлээ сайжруулах хэрэгтэй тухайн улс ямар хэрэгтэй байна те ямар хэлээр их түлхүү ашиглаж байна. За тэдний хажуугаар өмнө юу хийснээ маш их сайн одоо experience ингээд гарын урагшаа мэддэг байх ч гэдэг ч юм уу те ингээд 3 жилийн өмнө та нэг юм solution хийжсэн юм байна штэ. Та энийг тайлбарлаач гэх юм бол шууд ингээд тайлбарлаж байгаа. Хүнд ингээд маш хурдан ойлгох боломжтой 4 хөвлөмбөрөөр ч гэдэг ч юм уу те 4-өөс хэтрэхгүй. Тийм өгүүлбэрээр тэн тухайн прожект дээр та яг юу хийсэн, ямар асуудалтай нүүр тулсан, ямар асуудлыг шийдсэн, үр дүн нь юу байсан бэ гэдгийг ингээд маш товч гэхдээ яг хэлэх гээд байгаа юм маш сайн хэлж сурах хэрэгтэй. За тэрийг болохоор нөгөө яг нөгөө AWS Amazon-ы талаас жишээ аваад байна л да. AWS Amazon-ы behavioral interview гэдэг дээр болохоор бид нэр STAR техникийг ашигладаг. Situation ямар нөхцөл байсан, task тэр нь ямар даалгавартай байсан, action буюу та яг юу хийсэн.
таны яг оролцоо юу байсан юм? Багийнх биш, зөвхөн таних. Тэр нөгөө хамгийн чухал шүү дээ, тий. Багийг ажилд авах яг тэр хүний ажилд авч байгаа ч бас. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор result буюу яг ямар үр дүн гаргасан юм. Тэрэн дээрээ бид нар яг тоогоор илэрхийлэх хэрэгтэй. 30% performance сайжирсан гэдэг юм те. Эсвэл бид нар гадагшаага трафика 40%-аар бууруулсан гэдэг юм. Ингээд тэр number-д чи ингээд цаашаага бизнесийн талаас харахаар зүгээр ингээд бүх юм cost доогдсон. Тэр нөгөө юугаал бид нар сайн хэлж хэрэгтэй. Сайн ойлгуулж тийм өөрийгөө ингээд тайлбарлаж experience-ийг ярьж сурах хэрэгтэй гэж бодож байна. Тэр skill маш чухал. За ингээд 4 юм болцсон уу те. За энэ дээр нэмээд асуухад AWS-ийн нөгөө сертификатууд идэг шүү дээ, certificate. Эднэр ер нь хэр яг хэрэгтэй байдаг вэ? Бодтоор ер нь бол нөлөөлдөг үү? Бодтоор яг AWS-ийн одоо сертификатуудыг хараад үзэх юм бол одоогоор миний мэдж байгаагаар бол 13 сертификат байгаа гэж харж байна. Дахиад нэмэгдчихээгүй бол маш хурдан өөрчлөгдөж байгаа. Одоо GNA дээр шинэ сертификатууд гарч ирээд байгаа шүү дээ. За тэр сертификатуудын мэдээж ингээд за тэр publicly accredited team certificate бол мэдээж яг тухайн хүнд жоохон credibility өгнө шүү дээ. За энэ хүн мэддэгтэй юм байна. Энэ сертификатд бэлтгэсэн юм байна гэдэг чинь цаанаа тэр hard work-ыг харуулж байгаа шүү дээ. Тэгээд ингээд цагаа гаргаад тэр сертификатд бэлдээд тэр мэдлэгийг consume хийгээд за энэ одоо барын пасс хийгээд сертификатыг авсан юм байна. За яг миний хувь хүний өнцгөөс харах юм бол тэр бол жоохон hard work-ийг харуулж байгаа persistence ингээд хүн одоо зорьсон зорилгодоо хүрчдэг нэг team хүн байна гэж харж байгаа. Гэхдээ яг ингээд харах юм бол бүх сертификат нь бол яг бас тийм одоо яг тийм одоо гоц гойд хүн шүү гэдгийг илтгэсэн team зүйл бол биш. Тэндээс хамгийн чухал нэг хідэн сертификатууд байгаа. Тэр одоо Solutions Architect Professional гэдэг юм те. Тэр бол мэдээж хүн болгоны аваад идэггүй сертификат. Тиймэрхүү яг ингээд хүн болгон ингээ авчих юмсандаа гэсэн мөртлөөс авч чаддаггүй тийм сертификатуудыг авсан байх юм бол тэр мэдээж маш том хөшүүрэг болж өгнө. Тэр сертификатууд маань зах зээл дээр consumer байгууллагууд бол нэлээд хүчтэй. Ялангуяа одоо Google, Microsoft эдгээр чинь бас ингээд AWS-тэй competitor public cloud service provider байгаа шүү дээ. Тэдний сертификатууд ч гэсэн маш үнцэнтэй байдаг бас ижлэгийн professional төвшнийх нь. За тэднийг ингээд одоо 3 cloud-ыг гурвангийн эзэмшдэг байх юм бол тэгэл одоо тэр хүн бол одоо public cloud-ыг бол нэмэлэн сайн ашиглаж үзсэн олон жилийн туршлагатай лаг хүн байна гэдэг бол ингээд харуулж байгаа байхгүй. Яа тэгэхээр одоо жишээлбэл ингээд тухайн компани зөвхөн AWS ашигладаг ч юм уу те. Тэгээ тэр хүн ингээд зөвхөн AWS ашигладаг юм чинь за яг AWS professional байж болно шүү дээ. Тэгмэд хажууд нь яагаад энэ хүн ингээд Google Cloud-ийн professional certificate-тай байгаад байгаа юм бэ гэдэг нь ингээд маш одоо intriguing question болж байгаа байхгүй. Хүний нөөц нөгөө management-ийн төвшнөөс те. Тэд нар чинь ингээд яг тэр хүмүүсийн ингээд credibility гаргаж өгöd байгаа байхгүй. Гэхдээ яг хөрөх чадвар бас харагдчих те. Тий. Тэд нар бол яг consumer компаниудтай бол нэлээд хүчтэй. Яг энэ cloud service provider талдаа тийм амар хүчтэй гэхээсээ илүүгээр яг тийм цөөхөн хідэ одоо салбартаа ч гэдэг ч юм уу те одоо sales талдаа. Мэдээж хүн ингээд нэг сервис зарах гэдэг тэр сервис дээрээ өөрөө expert биш бол тэр хүн яг сайн яаж зарах нь тодорхойгүй шүү дээ. Тэгэхээр чинь тэр хүн тэр сервисийг одоо ингээд 4-5 жил ашигласан гэдэг юм те. Дээгүр дугаар бүх зүйлийг мэддэг. Тим хүнээс ингээд sales pitch авах уу эсвэл зүгээр нэг sales бэлтгэгдсэн sales engineer-ээс юу авах хоёр чинь шал ондоо шүү дээ. Тэгэхээр яг service provider талаасаа харах юм бол яг тийм амар хэрэгтэй зүйл бол биш. Яа тэгэхээр би ингээд одоо service team гэж яригддаг байхгүй одоо жишээлбэл миний ажилладаг баг болохоор AWS Direct Connect гэдэг яг хэрэглэгчийн physical сүлжээ буюу data center-ыг cloud сүлжээтэй холбож өгч идэг бид нар юм дундынх нь hybrid сүлжээг бий болгодог тийм сервис юм баг. Тэгээд манай багт чинь ингээд тийм сертификат байхгүй, professional төвчний сертификат байхгүй мөртлөөсөө 7-8-9 жил ингээд яг тэр сервисүүдийг ингээд бүгдийг ингээд бүр
гарынхаа хуруунууд шиг ингээд мэддэг болчихсон team инженерүүд байдаг байхгүй. Сертификат байхгүй. Гэхдээ бүр ингээд experience нь одоо бүр тулчихсан тий. Тэрэн дээр ингээд solution баг өөрөө сертификат хийхэр тий. Тий, одоо баг өөрөө ингээд нөгөө certificate exam proctor ч юм уу эсвэл ингээд bar raiser хийхээр болсон хүмүүс ээж байдаг байхгүй. Ингээд тэр сервисийг ганц асуудал нь энэ шүү ч гэдэг ч юм уу тий. Би энийг л засчих юм бол энэ сервис одоо үнэхээр төгсч гэдэг ч юм уу. Яг ингээд нөгөө тухайн сервисийг хариуцаж ажилтдаг софтвер инженерийн багаас бүр илүү мэдлэгтэй тийм хүмүүс байж байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд сертификат яг тухайн хүн яг юу хийх гээд байгаагаас л амар хамаарч үр дүн нь яг хэрэгтэй хэрэггүй юу гэдэг чинь гарч ирэх баг гэж хэлгээд байгаа юм дээрээс тий. За маш гоё нарийн ялгааг тайлбарлаж өглөө. За цаашлаад жуниор инженерүүдэд ментор хийдэг гэсэн тэгэхээр жуниор инженерүүд маань хурдан өсөхийн тулд нэг зүйл хийх ёстой гэх юм бол яг юуг хийвэл төхөмтэй гэж хэлэх вэ? За би анх Amazon-д ажилд орохдоо одоо cloud гэдэг зүйлийг юу ч байдгийг мэдэхгүйгээр тэгээд cloud багийн сүлжээний инженер орчиж байгаа хгүй. Тэгээд тухайн үед чинь ингээ cloud-ыг бас ингээ анханаас нь суралцж байгаа. Тэгээд яг ингээд Amazon-ы өнцгөөс харахаар би яг тухайн үед бол junior инженер гэж байгаа хгүй. Тэгээд одоо ингээд харахад ингээд баг зэргийн алдаанууд байдаг. Тэгээд тэн дээрээсээ ингээд олон жил ажиллаад жил ирэх тусам ингээд ажиллаад ах тусам нэг зүйл харагдаж байгаа. Гэхдээ яг би тэр зүйлийг бол хийгээгүй биш хийсэн. Тэр зүйл нь болохоор нэг талаасаа ингээд хоёр сонголт харагдаад байгаа юм л да. Нэг бол хамгийн хэцүү ажлыг аваад тэрэн дээрээ ингээд төгсрөөд сайжраад үр дүн үзүүлээд явах юм бол тэр зүйлийн импакт бусад хүмүүстэй харьцуулшгүй байдаг байхгүй. Яа тэгэхээр тэр хүмүүсийн ингээд хийхгүй ингээд бултаад ч юм уу за би наатах чи хиймээргүй байна айгүй хэцүү ажиллаач гэдэг ч юм уу. Тийм зүйлийг ингээд хийгээд тэр зүйлийг ингээд тэр асуудлаас нөгөө гаргасан үр дүн авахын тулд тэр хүний experience бол айгүй хөгжсөн байгаа байхгүй тий. Ийм easy ажлуудыг хийхээ орно. Нөгөө талаасаа бас нэг хамгийн хурдан ахицтай ч гэдэг ч юм уу тий. Тим чадвар нь ч юм уу тим хийх ёстой зүйл нь гэх юм бол хамгийн өндөр импакт үзүүлж байгаа жижиг юм таскыг аваад гяс deliver хийгээл явчих. Тэр бол одоо маш зөв ч юм уу тий. Гэхдээ тэрний нэг тал нь болохоор ингээд нэг юм руугаа хитрхи гүн ордог ч юм уу зөвхөн нэг юм төрлийн таск дээр хитрхи юм specialized болчих магадгүй. Яа тэгэхээр нөгөө хэцүү тасктайгаа харьцуулах юм бол тэр хэцүү таск дээр чинь хүн тэр хэцүү том зүйлийг хийхин тулд маш олон зүйлийг ингэж ухаж үзэж судалж маш их цаг зарцуулж байгаа байхгүй. Тэгээд тэрнийхээ хажуугаар зүгээр ингээд ийм хард дэлгэстэй ингээд код бичээс авахгүй шүү дээ. Хүмүүстэй харьцсан, өөр багийнхантай харьцсан, тэр зүйлийг хийсэн өөр багийн инженерүүдтэй харьцсан, тэр зүйлийг хийж исэн одоо принципал инженерүүдтэй харьцсан ч гэдэг ч юм те. Маш олон зүйлийг хийгээд үзэж байгаа байхгүй. Зүгээр нэг юм easy task байх юм бол за тэр нэг юм жижигхэн код package дээр тэр package юу хийдгийг ухаж ойлгоод нэг жижигхэн асуудлыг шийдэх гээд байгаа. За ингээл одоо бол тэр task ч бол аюу easy болсон шүү дээ. JNAS-аас бол энэ код package-ийг надад уншаад өг. Тэгээ би нэг ийм асуудал шийдэх гээд байгаа. Яг энэ workflow дээр ч гэдэг юм те. Тэгэл окей нөгөө JNA чи хараад за чи энэ асуудлаа ингэ шийдэж болох юм байна гэл ингээл хариу өгч шүү дээ. Тэнгүүт яг зүгээр тэрийг инженер хийж байгаагаар яг junior инженер хийж байгаагаар төсөөлөд үзэх юм бол мэдээж тэр хүн жоохон цаг орох бах те. Тэр пакэжтайгаа танилцсан яг юу хийдэг юм байна, яаж ашигладаг юм байна баг нь. Тэгээд нэг юм тэр хүн тэндээ ингээд тэр пакэж дотор л өнгөрчихөж байгаа байхгүй. Яг ингээ хүмүүсээс асуух шаардлага байхгүй. Өө энэ асуудал нь эндээс юм. За энийг ингээд өөрчилж идэх юм те. Тэгээ нэг 7 хоног 2 7 хоног өнгөрдөг яг тэр хүн нэг юм deliver хийчихэж байгаа. Impact нь өндөр үеж болно. Гэхдээ яг ингээд нөгөө хувь хүнийхэн ч юм уу technical хөгжлийг хараад үзэхээр яг тэр нь болохоор тийм амар өсрэлттэй биш. За баярлалаа. Тэгээд өнөөдрийнхөө өглөөнийхэн цагаас бид бүхэнд хуваалцаад өөрийнхөө маш сонирхолтой түүхүүд бол маш олон суралцах зүйлүүдийг залуучуудтайгаа хуваалцсанд мөнхөдтэй баярлалаа.